Сар шинийн мэд хүргэе би ингээд дээлээ гаргаж ирээ өмсөн чигтэн одонгоо авахта хийлгэжсэн дээл ахгүй. Ойрын хүрээллээс хүмүүс бас айгүйх асуугаад байгаа ахгүй. Буюу уянгаа чи саяхан авсан штэ одоо авахд яг юу хэрэгтэй болдгоо те алдар тхийн одон хэрхэн авдаг вэ гэд тэрийг айгүйх асуусан байсан. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй зориулаад ерөнхийдөө яг юм бичлэг ерөөсөө байдгүй маань тэ нэг бичлэг хийгээд тавьжээ тэгээ хин юм нэгэнд хэрэг болох байхаа гэж бодож байна. Хамгийн түрүүнд таны нөгөө оршин суугаа хэрэг те одоо яг та яг хаана бүртгэлтэй байдгүй тэр харьяа дүүрэг те сум орон нутагта ихэвчлэн 1-2 сард одоогийн материалуудыг хүлээж авч эхэлдэг. За тэрийг болохоор одоо жишээлбэл би бол хаал дүүргийн 24 дугаар хороо байхгүй. Тэгэхээр хаал дүүргийн 24 дугаар хорооныхоо маань болохоор тэр дүүргийнхээ Facebook хуудсан дээр за одоо алдарт ихийн одоогийн одоо материалыг хүлээж авнаа зэ тэдэн сарын тэднээс тэдэн сарын тэдний хооронд гээд хугацаатай тийм зар оруулцдаг. Яг тэрнийхэн дагуу бүх зүйлийг бэлдэж өгнө. За энэ дээр юу хэрэг болдог вэ гэх юм бол хэрвээ энэ хүсэлтийг өгөөгүй байх юм бол та одонгоо авах одоо шаардлага хангасан байсан ч гэсэн танд одоо тэр одоо авах ээжийн жагсаалтанд орч чадахгүй гэсэн. Тэгэхээр 5 сар шууд очиод авчдаггүй хэдүүлээ өмнө ингэж бүртгэлээ хийх нь вэ штэ тий хүсэлтээ өгөх нь. За тэхийн тулд хамгийн ихэнд бол за анкет бүглэн за анкетыг болохоор цаанаас нь хороон дээр нь байгаа. Тэгээ тэрийг ингээд сайхан бүгэлчин тэгээд гаргастай сайхан бичгэд болно. За ээжийн эхийн тий одоо алдарт эхийн одоо авах гэж байгаа эхийн болон хүүхдийн иргэний үнэмлэх. За хэрвээ хүүхэд насан турсан бол иргэний үнэмлэх, насанд хүрээгүй байх юм бол төрсний гэрчлэгээний баталгаажуулсан хуулбар хэрвээ байхгүй байх юм бол e-Mongolia гэдэг лавлгаа улсын бүртгэлийн лавлгаа эсвэл түүц машины лавлгаа аль нь ч байж болно. Эдгээрийг аваад очноо хүүхэд болгоныхоо гэсэн. Та бага насны хүүхдийг болохоор хүүхэд эрүүл бодож байгаа гэсэн өрхийн эмнэлгийн одоо тодорхойлтыг бас авдаг шүү. Тэ одоо хамгийн бага хүүхдүүдээр л авахд ерөнхийдөө бол түүний дараа гэх юм бол хэрвээ хүүхэд нас барсан байх юм бол нас барсны гэрчлэгээ тэний хулбар эсвэл тэр лавлгааг нь авчиж өгнө. Хэрвээ 0-3 насны хүүхдийг үрчилж авсан байх юм бол тэр үрчилж авсан гэрчлэгээний хулбар үрчилгээний лавлгааг заавал хавсрах хэрэгтэй байдаг. За энэ дээр юу гэх юм бол их өөрөө төрүүлсэн боловч одоо бусдад өрчлүүлсэн хүүхэд болон бусдад өрчлүүлээгүй ч өөрөө өсгөөгүй хүүхдийг бол энэ нэг алдарт эхийн одонгийн тоонд ордог. За тэгэхээр алдарт эх маань 2 дугаар од нь болохоор 4 хүүхэд төрүүлсэн, 1-р од нь болохоор 6 хүүхэд төрүүлсэн ихэд олгогдож байгаа. Тэгээ хамгийн их анхаарах зүйл нь одонгийн хүүхэд гэж байдаг шүү дээ. Тэгээ одонгийн хүүхэд нь болохоор 2024 онд намайг авч явах үед болохоор тухайн оныхоо 6 сарын 1-нд нэг нас хүрсэн байх ёстой гэсэн тийм байдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь энэ жилээс өөрчлөгдсөн юм эсвэл түрүү жил өөрчлөгдсөн юм мэдгүй. Одоо болохоор 2026 оны 5 сарын 1 гэхэд хамгийн бага хүүхэд 1 нас хүрсэн байх ёстой. 6 сарын 1 байсан 5 сарын 1 болсон гэсэн. Тэгэхээр таны одоогийн хүүхэд буюу 4 дахь хүүхэд чинь 5 сарын 1-ээс хойш төрсэн байх юм бол 5 сарын 1 гэхэд 1 нас хүрээгүй байх юм бол та энэ жилдээ авахгүй дараа жилдээ одонгоо авна. За ингээд хамгийн түрүүнд хүсэлтүүдээ яг тэр одоо хорооны нийгмийн ажилтан байгаа. Тэр нийгмийн ажилтны хүсэлтээ юуны дагуу ингээд өгчгöd бол болно. За тэгээд миний хувьд бол манай хорооны тэр нийгмийн ажилтан амар хөөрхөн аштайсан. Тэгээ бүр ингээ хамаг юм маань ингээл за ингээ шүү тэгээ шүү хичээ та ингээд өгөөрэй тэгээд өгөөрэй. Би нөгөө жоох хүүхдтэйгээ баг маань одоо хэдэн сартай байсан бол нэг оврог байсан шүү дээ. Тэгээд очиж өргөдлөө өгсөн чинь манай баг уйлаад тэгээд тэрэг мэрэгэн дээр өчнөөл юм басан. Тэгээд эдгэр чинь бас нөгөө айгүй олон хүний ингээл регистрийн дугаар гэдэг айгүй уртын бичдэг учраас бас өөртөө тухтайхан очих юм бол их зүгээр юм байлээ шүү. Би болохоор нөгөө хүүхдтэй бацсан хүүхд маань жоохон уйлаад хэцүү байсан. Тэгэхээр хүүхд орхих боломжтой байх юм бол давхад эсвэл яг нэг унтлахын цагийг тааруулаад очиорэй. За ингээ хүсэлт өгсөй дараа нь яг 5 сарын 20-оос хойш тэгээ янз янзын хугацаа гэдэг юм лээ. Зарим тохиолдолд болохоор сонгуультай жил бол жоохон наан өгчдөг заяа. Сонгуулгүй жил байх юм бол жоохон хойшлоод ч юм уу те тэрнээсээ болоод нөгөө хуйлаа дагдаг юм байл л те. Тэгэхээр яг хизээ өхөн гэдэг нь бол ерөнхийдөө 20-оос 6 сарын 1-ний хооронд ч юм уу те энэ хооронд өгөгднө гэж бодох нь зүйтэй. Тэгээд тэрний яг товн тогтохоор угаасаа тэр нийгмийн ажилтан чинь тань руу уцаар холбогдоод хэлнэ, мессежээр хэлнэ. За тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт одоо одонгоо авахар болсон шүү гэдгийг хэлнэ. За тэгээд энэ хооронд нь юу бэлтэх вэ те? Энэ хооронд юу бэлтэх вэ гэхээр мэдээж хувцас бэлтэнэ. За хувцсны хувьд гэх юм бол бид нар үндэсний хувцас өмснө. За үндэсний хувцас буюу одоо Монгол дээлээ ерөнхийдөө ихэнх ээжүүд өмсдөг юм байлээ. За цэрэг цагдаагийн албан хаагч ээжүүд ах юм бол яг тэр дөрвөн хувцас өмсөд бас очдөг юм байлээ. Тэр дээлийг ямар шүү дээл хийлгэх нь гэдэг нь мэдээж тухайн хүний сонголттой ямар ч байсан өөрийнхөө сонголт ягараа. Гэхдээ тэрэн дээр нэг анхаарах зүйл нөгөө нэг төрийн ордонд орох ёс гэж байгаа штэ тий. Тэгэхээр тэрийгэ бодолцож үзээд өвдгнөөс тий өвдөг хүрсэн юм уу эсвэл өвдгнөөс доош урттай аль болох дээл
байх юм бол зохимжтой. Яагаад гэх юм бол тийм богинохон дээлтэй гэхдээ хүмүүс орцдог юм байл л те. Надад болохоор би болохоор яг энэ дээлэн дээр энэ малгайг аваад тэг ингээд орно гэж бодчихсан ахгүй тэгсэн чинь манай ээж аав хоёр ээж аав нөхөр энэ төр жоохон шоолоод үгүй ээж ч одоо юу шиг жоохон сонирн байна гэд тэгээ би энэ малгаагүй зүгээр энэ дээлтэйгээ тэгээд үсээ шуулгаж болгоо тэгээд орж исэн. Тэгээ миний дээл болохоор яг тийм энгийн одоо юу гэдэг те энгийн ямар нэгэн тийм гоё л чимэглэлгүй энгийн дээл. Тэг би одоо барыг тэр одоо авч ирснээс ойролцоо нэг 10 дээл хассан байгаа. Тэгэхэд бол ингээ одоо бас жоохон том ч гэсэн зүгээр байгаа шүү дээ. Тэгэхээр яг юм энгийн дээлний гоё юм нь тэр юм байна. Одоо жин нэмж хасахад бол нэг 5-10 хилтэй бол ингээл өмсөд яваад иж болдгийм билээ. Тэг ихэнх ээжүүд ер нь бол сүүлийн үе одоо авч байгаа ээжүүд бол дандаа тийм гоёлын тийм дээл гэхээсээ илүү дандаа юм энгийн дээлтэй байх нь төлхөө харагцсан миний ажиглалтад. За тэгээ дээлээ сонгоно, гутлаа сонгоно. За гутал бол хөлийн хуруу гараагүй байх хэрэгтэй гэдэг юм байлээ. Зарим хүмүүс болохоор хөлийн хуруу гарцсан гутлууд өмсөөл орцсон л байсан л да. Тэн дээр одоо нөгөө төрийн орноос буцаах юм бол байхгүй. Тэг яг нөгөө юмыг яаж мэдгүй те ёс тэгээ дагаад те өвдгнөөс доош урцтай дээлтэй тэг хөлийн хуруу гараагүй гуталтай байвал төрийн ордонд орох тэр одоо хувцсны стандартыг хангаж байгаа байхгүй. Би бас яг тэрийг ерөөсөө тэр гутлын юуг нь ерөөсөө мэдтгүй байсан байхгүй. Тэгээ сүүлд миний болохоор өсгий гардаг одоо слинг бэг гэж ярьж байгаа тийм гуталтай би орсон. Гэхдээ өсгий гарсан гутлыг бол ямар оруулаад зөвшөөрсдгөл юм бэлээ. Тэгээ зөндөө олон ээжүүд болохоор ийм гуталтай байсан. Тэгээ хэрвээ би яг энийг урьдчилаад мэдсэн байсан байх юм бол юмыг яаж мэдгэвдээ те одоо өсгий ч гэсэн гараагүй тийм гутал сонгох байлаа. Мэдээж нөгөө дулаан цаг үед орох юм чинь нөгөө нэмгэн гутал хувцтай явна штэ тий. Би одоо өөрийнхөө зөвхөн нөгөө нэг би ч одоо ганцхан удаа орж авсан тэр ажиглалтаа л хэлээд байгаа штэ тий. Би их өндөр өсгөөдөө гутал тийм ээ. Дотроо бас айгүй их явуулт юм билээ. Одоо ингээ яг ордон дээр очсны дараа бол нэлээд их явуулдаг явдал ихтэй учраас өөрийнхөө өмсөж чадах хэмжээний тэр гутлыг өмсөөрэй. За хувцсны хувьд бол надад бүр үнэхээр онцгой гоё харагдчихсэн хэдэн хувцалтууд байсан. Тэр нь болохоор яг бүтэн монгол хувцас өмссөн. Тэгээ монгол гуталтай, монгол малгайтай, тэгээ монгол шанхаа өмссөн. Тэгээ бас яг нөгөө бурайд дээлээд шүү дээ. Нэг юм болохоор яг бурайд дээл, малгай гутал бүгдийг хосоор нь өмссөн. Нэг нь болохоор яг монгол халах монголын тэр хувцснуудыг өмссөн байсан. Тэр бол надад бол яг нөгөө онцгой гэх юм уу? Аюу гоё харагдчихсан. Тэгээ өөртөө өвтэйхэн өөртөө зөгтөг те. Тэр үнэ ер нь бол бас сүүлийн үеийн ээжүүд болохоор ингээ ажиглаад тахаа тэр ээжийнхээ эмээгийнхээ дээлийг айгүй хүмсдэг болсон юм билээ. Ээж чинь эмээгээ чинь гоё дээлүүд тах юм бол тэгээд айгүй дурсамжтай те. Тэгээ дээр үеийн тэр дээлнүүд ч гэсэн айгүй тийм хийц сайтай, ойдол эсгүүгээр бүх юм айгүй гоё байгаа учраас заавал бас шинэ дээл авах гэдэг шаардлага байхгүй. За миний хувьд бол би угаасаа уртаашаа өсө ганцхан дээлтэй байсан. Тэр нь болохоор үл өмсдөг. Одоо дотортой дээлсэн байхгүй. Тэгэхээр одоо яаж дотортой цагаан сараар өмсдөг дотортой дээлийг одоо 6 сард өмсөө явах те хөлс бас гожод балархалгүй гэд ялтгүй дээл хийлгэжсэн. Тэгээд заавал дээл нь шинэ байхалгүй те тийм байхалгүй одоо та өмнө өмсөжсэн дээлнүүдээсээ те хурмаа ихтэй өмсөжсэн цагаан сараар өмсөжсэн ээжийнхээ эмээгийнхээ ихчийнхээ ямар ч дээлийг өмсөд ороход болно. Одоо ордонд орохоос өмнө одоо жишээлбэл цаг ирнэ. За одоо 9 цагт ч юм уу тий. За 14 цагт ч юм уу гэж ирнэ. Тэр цагаас өмнө одоо 9 цагийн хүмүүс бол ерөнхийдөө бол ойролцоогоор баг 5 цагт нүрээ будуулаад эхэлтэй мөлий. 1 цаг нүрээ будуулна. Бас 1 цаг 30-аас 60 минут те үсээ янзлуулна. За хэрвээ өөрөө янзлдаг байх юм бол мэдээж тэрийг давталлална. За би бол нөгөө нүрээ сайн будаж чаддаггүй үсмэсэж янзлж чаддаггүй учраас ганц удаа орж ам чи ингээд нүр буддаг хүн дээр нүрээ янзлуулж гэсэн. Минийх болохоор цаг нь 14 цагаас орох байсан. Тэгэхэд би 11 цагаас нүрээ будуулаад 12 цагаас үсээ янзлуулаад тэгээ ерөнхийдөө бэлэн болсон. Тэгээд үс будуулах нүрээ будуулах үсээ янзлуулах газар нэг байж таарад тэгээд тэндээсээ болохоор талбайтай ойрхон гэж бодоод нөө Шангрилагийн ийшээ яваад нөгөө UB Tower гэдэг чинь натурын замдаа байдаг. Тэн дээр байжсэн. Тэгээ яагаад тэгэхээр яг тэр одоо авах өдөр чинь бүр онцгой их төвчрэлтэй байна. Тэр хавь одоо хотын төв мөв талбай малбар бол машинтай зүглэлтгүй. Тийм учраас би алхаад явчих хэмжээний газар айгүй бодсон байхгүй. Одоо юм болвол ингээл машинтай угаасаа амар төвчрээд явахтарч магадгүй. Тийм учраас одоо хэрвээ ингээд нүрээ будуулаад үсээ янзлуулаад дууссан бол шууд алхаад те талбараа орчих хэмжээний тийм газрыг хайж хойд орж исэн. Тэгээ хоёр гуталтай явж исэн. Эхнийх нь болохоор тийм намхан уултай лафорд те эсвэл зарим хүмүүс л пүүзэ өмсчдэг янз янзын те. Тэг би болохоор яг тийм намхан уултай гуталтайгаа орж байгаа. Яг ордны нөгөө хаалгаар ордон штэ. Тэр үедээ болохоор гутлаа солиод өмссөн. За тэгээ ордон руу ороход юу хэрэгтэй вэ гэхээр бид нэр заавал иргэний өмнөх хэрэг болдог.
тэгээд цүнхтэй орж болд юм билэ. Жижиг цүнхтэй орж болно. Тэгээ яг одоо авахд бол цүнхийн цүнх гар утсаа нэг юмд хийж тавьчаа. Тэгээ зураг авахлцаа буцаад авах боломжтой байдаг учраас би тэрийг мэдэхгүй нөгөө цүнхгүй зөвхөн утастайгаа утасныхаа ард талд нэрний үнэлгээ хийгээл орсон байхгүй. Тийм жижиг цүнхтэй байвал бас их зүгээр юм билэ. Ойр зураг нэг уруулын будгаа хийждэг ч юм уу. За эсвэл ах юм бол нэг тийм цэнэглэгч хийждэг ч юм уу те. Тэгээд жижиг цүнх байвал бас зүгээр л юм байлаа. Ордон руугаа орноо. За ордон руугаа ороход бол эхлээд ордныхоо урдталт угаасаа нөгөө нийгмийн ажилтнанд чинь нэг цугларах цэг өгнө, асрын дугаар ч юм уу өгнө. Тэрэн дээрээ цугларж агаад яг цагаа болохоор бөөнөрөө жигсаад одоо ордныхоо зүү хаалгаар орчихсон санагдаж зүү хаалгаараа орно. За тэгээд ороод хэдүүлээ бас шууд орчдгүй янз янзын одоо гадаанаа бас нэг яг хороо ороогоороо хүлээж агаад гэхдээ авах цагаасаа тодорхой шалтгааны улмаас хоцорч болно шүү дээ тий. Хоцорчих юм бол бас тийм айгаад ах юм байхгүй нэг жоохон хоцролтыг бол аргалцдаг юм байлээ. Тэр гадаанаа бас яг цагтаа ирсэн ч гэсэн гадаанаа жоохон хүлээс сүүн дотор ороод бас жоохон хүлээс сууд юм байлээ. Тэгэнгүүт тэр хооронд болохоор зай гарч ирнэ шүү дээ тий. Тэгэхээр хоцорсон бол яг тэр одоо баларлаа гэхгүй нөгөө нийгмийн ажилтан руугаа яриад. Гэтэ маа нийгмийн ажилтан амар хөөрхөн байсан. Бүр ингээ бодоодсэн чинь нэрээ айгүй хөөрхөн байсан юм шүү дээ. Ингээл нөгөө нэг ээжүүдээ ингээл чагсаалын гаргацсан утасныхаа дугаартай зав. Тэгээ бүхнөрөө нь ингээл ирээгүүнүүд рүү залгаад ирж байгаа нэг за би хүлээч гээл тэгэл яг орд зүү хаалхан дээр гүйж очивол нөгөө ээжүүдээ хоторсон ээжүүдээ очиж байгаа л амар хөөрхөн байсан юм байна. Одоо тэгээд ордон руугаа ороод ордны гадаа бас нэг хэсэг хугацаа суусан. Тэрний дараа болохоор яг ордон руугаа ороход бас айгүй гоё нэг хөгжим тоглоод уртын дуу ерөөл ягаад тэр үед бас нэг би сайн бичлэг хийж авч амжаагүй тэр нь бас айгүй тийм төрийн хүндэтгэл гэдгээр болохоор айгүй тийм тухайн ээжүүдээ их гоё хүндэтгэж тэгэж оруулт юм байлаа. Тэгээд ордон дотор ороод бас нэг танхимд хүлээж суун. Тэгээд тухайн үед болохоор ерөнхийлөгч болохоор яаралтай нэг хуралдаантай болчлоо гэж бид нэр бол нэлийн удаан бараг цаг гарan ордон дотор хүлээсэн. Тэгээд энэ хүлээх нь зарим нь 2 цаг, зарим нь 30 минут, зарим нь 20 минут гэдэг яг тухайн үеийнхээ л одоо нөхцөл байдлаас шалтгаалаад хүлээх цаг нь ингээд жоохон өөр байд юм лээ. Ямар ч байсан хүлээгээ тэр дотор болохоор айгүй дээшээ доошоо ингээд айгүй их явдаг. Өсөр шат матаар айгүй их явдаг. Тэгээд тэр үед болохоор нэг хитрхи өнөр өсгөдөө гутлаа өмсч чадахгүй байгаа хүмүүс болохоор жоохон хүлэн өвдөх, хоолгох тийм асуудлууд гарсан. Юмыг яаж мэдгүй та байнга өсгөдөө гутлын төр өмсдөггүй байх юм бол юу хаагаарай. Айгүй олон ээжүүдээ нөгөө хүлэн холгоцсон байсан учраас шилэн тэрхүү өмсч өрөө шилэн тэрхүү ч бас нөгөө холголтоос хамгаалдаг штэ. Гэхдээ сул тал нь жоохон нөгөө гутал сугардах гэдэг те. Тэгээ тэрийгэ бодолцож үзээрэй. За тэгээд шархны лент аваад яваарай. Тэгээ шархны лент айгүй хэрэг болт юм билээ. Хүмүүсийн бас нөгөө хүлэн холгоод айгүй эвгүй болцсон. Тэгээ мэдээж тэр чинь дуусчихгүй цаашаа үргэлжлэх юм байгаа штэ. Тийм учраас нөгөө шархны лентээр ингээ хүлэн дээрээ наачих юм бол бас их зүгээр. Тэгэхээр шархны ленттэй нэг уруул мөглөгчтэй ч юм уу. За ороход бол хоолондоо идчихэд очичвол зүгээр мөлий жоохон тийм үл даачих хэмжээний тий нэг их биш ч гэсэн тэгэх юм бол их зүгээр. Ягаад гэх юм бол ороод болохоор цай байдаг, чихэр байдаг. Одоо 5 инч гэр шиг чихэр байдаг. Тэгээд цайнуудсаа бид нэр өөрсдөө болохоор найруулаад дуртаараа ууж болно. За бас цэнэглэхтэй дотор нь ороод бас нөө зураг авах хидэн хэсгүүд айгүй гой бэлдээд өгсөн байдаг. Тэгэхээр тэрэн дээрээ зураг авах болно гэж тооцоод утас гой цэнэгтэй камера ч юм уу тий аваад орчиж болно. Тэр үед ч ямар ч нэг хорооноосоо найз байхгүй явсан. Тэгээ найзгүй явж явах үедээ болохоор олон хүүхдийн ээжүүдийн нэг давуу тал нь хаач хідээж уучраа олчт юм билээ. Тэгэхээр ерөөсөө шууд ингээл нэг тийм ичиж санаа зовоол алив ингээл нөгөө тэгээд ах юм байхгүй зүгээр ойролцоо сууж байгаа хүн. За найшир найзаа хоёулаа хамт явъя гээл тэгэл нэг найзтай болол тэгэл тэрнтэйгээ хамт би тэрийн зургийг авч өгөөл тэр миний зургийг авч өгөөл тэгэл ингээд юу яасан хувцсан дээр нэрээ хитрхи их бариун одоо юу жоохон тийм юм билээ корсет. За миний хажууд явжсэн юмтай арайш нэг ухаан алдчихаагүй эвгүй бас болоод 0 ороод нөгөөдгөө тайлээ тайлж исэн. За тэгээд хідэн цаг хүлээсний одоо бэлэн боллоо гэд нөгөө хэдийгээ чагсаагаад аваад орноо. За тэгээд аваад орж байхад одонг болохоор ерөнхийлөгч зүүж өгөхгүй. За одон ерөнхийлөгч болохоор нэг 108 ээжт ч юм уу тийм зүүж өгөн тэр нь одоо яаж шалгаруулдээ ямар ч нэг онцгой тохиолдлууд юм шиг үлээ миний ээж гэснээр бол нэг олонний танил улсын хурлын гишүүний ихнэр мөхнөр ч юм уу тийм хүмүүс л тэр 108-д нь ороодох шиг байгаа. Эсвэл одоо бүр маш залуу ээж ч байт юм уу эсвэл 3 ихэр хүүхэд төлсөн ч байт юм уу 1 2 дугаар зэрэг одонгоо зэрэг авч байгаа ч юм уу иймэрхүү ээжүүд л ерөнхийдөө 108-д нь ордын болов гэж бодсон шүү дээ. Тэднэр нь болохоор бүр хамгийн түрүүнд тэр 108 ээж болохоор ерөнхийдөө өөрөө яг ардуулаад одонгийн зүүж өгдөг. Бусад тохиолдолд байх юм бол тухайн дүүргээс гарч байгаа улсын одоо сонгогдсон улсын хурлын гишүүн эсвэл дүүргийн засаг дарах ч юм уу тийм хүмүүс ерөнхийдөө
зогсчихдаг. Нэг 6 хүн одоо намайг авч авах бол 6 хүн ингээд зогсчихсэн. Тэгээд тэр 6 хүн дээр одоо ажиллаад ингээл яг хин таарсан тодорхойгүй заяа яг хин дээр нь чамаагүй авчаал тэгээд за ходонгоо яг зөв үед болохоор одоо тэн дээр гар утас болон нөгөө жижиг цүнхний чинь бүгдийг хураад авчихна. Одонгоо зүгсээ ээжүүд нэг нэгээрээ жагсаад ерөнхийлөгчтэй зүгээр зураг авахулна. Очоод гар бариад нэг шоттэй нэг 2 3 шот зураг авахулна. За тэр зураг нь болохоор алдар тхийн одонтой ээжүүд тийм групп үүсчихдэг. За яг тухайн үед болохоор тэдэн онд одоо авж байгаа ээжүүдийн групп үүсчин тэр групп дээр нөгөө ерөнхийлөгчийн зурагчин маань тэр бүх зураг файл хэлбэрээр оруулж. Дараа нь болохоор хорон дээр яг тэр чинь нөгөө хевсэн байдлаар ирдэг. Үлдээсэн байсан гар утас цүнхнүүдээ аваад тэгээд урд хаалгаараа гарна. За ингээд одон ах үйл ажиллагаа эхний процесс болж байгаа. За энэний дараа хүмүүс нэг 2 3 сонголт гарч ирж. Тэгээд тэр нь болохоор одонгийн нэр хийх үгүй. За би хувьдаа л одонгийн нэр хийгээгүй. Үгүй харин яг нөгөө талбай ажид байдаг Централ Товрын Азианад хэд үний ширээ захиалсан байсан. Манай аав ээж ихчтэй. Тэгээд нөхөр гэр бүлийнхэн маань ирнэ. За тэгээд бас нэг хүүхэндээ ер нь найз байжудаа бол яхах юм бэ дараа нь тухтай гэдэг авчраагүй. Тэгээд гэр бүлтэйгээ хоол идэх тийм ширээгээ захиалсан байсан. Яг цагаа өгөөд тэгээд ширээгээ ерөнхийдөө захиалсан байсан. Гэхдээ тэн дээр би нэг алдсан байлээ. Тэр нь болохоор хоолоос захиалчмаар юм л. Ялангуяа Азиач амар утаа хөлн гардаг. Тэгээд бид нар ингээ ороод хоолоос нэлээ удаан хүлээжсэн. Тэгээ ерөнхийдөө миний одоо процесс ингээд дууссан. Тэгээ тухайн үед 24 онд болохоор одоо авах үед надад болохоор 100,000 төгрөг өгчээсэн улсаас 100,000 төгрөг өгчээсэн. Одоо энэ тэгээд дараа нь болохоор жил болгоно нэг удаа, жилдээ нэг удаа цагаан сарын өмнө бас одонгийн мөнгө гэж ордог. Тэр нь болохоор 2025 онд болохоор 100,000 төгрөг орчихсон бол энэ 2026 онд 200,000 төгрөг болж өссөн байлээ. Ер нь бол ингээд маш их төвжрэлтэй байна. Тэр бүх юм аягүй төвжрэлтэй байна. Хэрвээ нүрээ бодвол хүсэж суулах бол заавал урьдчилж тэр газруудаа цагаа аваарай тий. Угаасаа маш олон тий нэг өдөр нэг бүтэн дүүргийн бүх ээжүүд ингэж орно гэхэр чинь аягүй их болчтой юм билээ шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ болохоор аль болох төлөвлөгөөтэй байгаа тий урьдчилж юмнуудаа аваарай. Хэрвээ та дээл байхгүй дээлээ авъя тий гिचж яах юм бол эртгээ авахгүй болохгүй юм лээ. Яг дөхөхөөр ерөөсөө нөгөө хавар болохоор яа түүхээр хонхны баяр одон гэд хоёр юм дээр ингээд дээлний захиалга аюу өндөр болцдог. Тэгэхээр ихэнх газрууд захиалга авахаа хаачдаг. Захиалга авахгүй зөвхөн бэлэн дээлнээс ав гэдэг. Тийм учраас ер нь бол ингээд цагаан сараар хэрвээ дээлээ хийлгээхгүй байх юм бол ер нь цагаан сар өнгөрөөл 3 сар 4 сар гэхэд дээлээ хийлгэчүүл зүгээр юм байлээ шүү. Эртхэн хэрвээ захиалъя л гэж бодож байгаа юм бол бэлэн дээлнүүдээ сонгоё гэх юм бол яг тэр 5 сард бол нэлээ одоо нэг яаруу санд руу байж таад юу гэдэг те яг өөрийнхөө ингээд нэг төлөвлөжсэн төсөөлж ирснийг авч чадахгүй байх тохиолдол тийм нэлээ шүү. За хэрвээ та ингээд дээлээ авч амжааг байх юм бол эртгээ аваарай. Тэгээд нүрээ будуулах те өсчингээ бас эртгэн захиалгаа өгөөрэй. Тэгэхгүй байх юм бол яг тэр үед чинь үүний дараа гэх юм бол бас нөгөө алдарт их цахим нэглэгээд аюу тийм Facebook-ийн том групп байт юм лээ. Тэгээд тэрэн дээр алдарт их одонгоо авсныхаа дараа авах цаахаа үедээ ч юм уу орж болно. Тэгээд тэр алдарт их цахим нэглэл нь болохоор тийм одоо дотроо бас нэг жижигэн дэд бүтцтэй гэх юм уу. Одоо ээжүүдийг 12 бүлэгт хуваачдаг. Тэгээд тэр нь болохоор тухайн ээж өөрийнхөө төрсэн сараар одоо би одоо жишээ нь 10 сар төрсэн болохоор гоодэл гэдэг багт одоо ордог. Тэгэнгүүт бас амар хөөрхөө би ингээл авчаал гараад ирчихсэн чинь 10 сарын ээжүүд 9 сарын ээжүүд гэдэг ингээд нөө самбраа барьцсан. Тэгээ би тэрийг эхлэндээ сайн ойлгоогүй. Тэгээ яг нөгөө Азиана дээр явж исэн чинь нэг 2 эмэгтэй тариадгүй чи айлс хэдэн сар турсан бэ гэдэргээ тэгэхээр нөө би 10 сар ихтэй гэсэн. Өө манай багийнхан биштэй гоодэл гэ баг байгаа нөгөөтэй ардаа нэг амир хөрхөө хаяг жижигэн цэцэн бицэгтэй бэлэг болгож өгчээсэн. Тэгээ амир хөрхөө юм байлээ. Тэгээ тиймэрхүү. За тэгээд нийт одоо авах ээжүүдтэй бүгдээрэнд нь одоо өндрөөс өндөрт баяр хүргэе. Тэгээ та бүхэн маань бас үнэхээр одоо энэ нийгэмд те энэ завгүй нийгэм 4 хүүхэд 6 хүүхэд өсөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар их тийм нэр хүндтэй чухал ажил хийж байгаа шүү. Бүгдээрэнд нь бүх ээжүүдтэй баяр хүргэе. Тэ бүгдээрэнд нь амжилт хүсье.